Эрчим хүч дулааны алдагдлаа хэрхэн бууруулж багасгах тухай биднийг ярьж байх зур дэлхийн нийтээр эрчим хүчээ хэрхэн хэмнэх, тэрч байтугай илүүдэл эрчим хүчээ хадгалах талаар хэдийн анхаарч эхэлжээ. Үүний нэг илэрлэл нь жил бүр болдог дэлхийн хэмжил зүйн энэ өдрийг эрчим хүчний дэлхий дахины тулгамдж байгаа асуудал сэдвээр өрнүүлж, энэ зүг олон нийтийн анхаарлыг хандуулж байгаагаас нь харж болохоор байна. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Энэ юугаар харагдаж байна гэхээр манай Монгол улсын эрчим хүчний цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт дунджаар 6-аас 8 зарим онд 10% хүрч байгаа. За энэ юу гэсэн гэхээр ер нь бусад одоо өндөр хөгжит орнуудад ямар байдаг гэхээр одоо 5 дотор байдаг байхгүй. Тэгэхээр 10 дотор байна гэдэг чинь бол манай улсад эрчимтэй хөгжиж байгаа орны нэг болж ингэж гарч байгаа хэрэг. Манай улсын хувьд эрчим хүч дулааны гол ачааг нуруундаа үүрч яваа 4-р цахилгаан станцын хувьд техник тоног төхөөрөмжөө үе шаттай шинчилж өнөөдөр салбартаа дэлхийн хөгжлөөс нэг их тасархааргүй хөл нийлэн алхаж байгаа гэлээ. Харин эрчим хүчний алдагдлаа хаана нь хэрхэн алдагдаж байгааг наривчлалтай тооцож мэдэж байх ёстой учраас хэмжилзийн хувьд ямар байдгийг нь тодрууллаа. Хэмжих хэрэгслийн хувьд бол алдагдлыг нарийн тооцож хаана гаргаж ирэх тийм одоо төвшөнд бол хүрсэн байгаа гэж хэлж байна. Ер нь бол сүүлийн үед бол хэрэглэгчийн алдагдал эрс багасж байгаа. Харин техникийн алдагдлыг багасгах шаардлага мэдээж хэрэг байгаа. Орон нутгад яваад очиж ингээд ашиглагдж байгаа тоолууруудыг газар дээр нь шалгаж батлааж болох нь бол уулын хэрэгс талд их зөв тий. Салгаж авчираад өөр нэг төхөөрөмжлөг тавиад хүндрэлтэй байхгүй. Дэлхийн хүн ам өсгийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж энэ хэвээр үргэлжилсээр байх юм бол эх 10 жилд эрчим хүчний асуудалтай тулгарч мэдэх юмаа гэсэн дохиог өгдөгөө. Үүнээс үүдэн хүлэмжийн хийг бууруулах, хязгаарлах тухайч яригдж мөн сэргээгдэх эрчим хүч зэрэг эрчим хүчний шинэ их үүсвэрийг эрэлхийлж аль болох алдагдлаа бууруулж байгальд хал багтай байхыг чухалчилж байна. Харин бид дэлхийн энэ чиг хандлагыг хэрхэн дэмжиж байна вэ? Хөрөнгө оруулалтаар хийж байгаа төслүүд маань технологид маань дандаа дэлхийн дэвсэлт шинэ технологи орж ирж байгаа. Ингэснээр юу гэсэн хөглөр нөгөө шинэ технологи маань өөрөө үр ашиг өндөртэй бага зардлаар эрчим хүчийг үйлдвэрлэх. Тэр утгаараа байгаль орчинд одоо нөлөөлөх сөрөг нөлөө нь түрүүчийн одоо бидний хуучин уламжлалт технологиос харьцангуй бага гэдэг утгаараа бол энэ бодлого давхар явагдаж байгаа. Бидний хувьд эрчим хүчний алдагдлаа бууруулах, үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ цаашид үр ашигтай хэрэглэхийн тулд хэмжилзүйн болоод эрчим хүчний салбар үр дүнтэйгээр хамтарч ажиллах шаардлагатай болж байна. Харин тэрхүү хэмжлийн үр дүнгийн үнэн зөв байдал олон улсын жин хэмжүүрийн товчоо мөн хууль эрхийн хэмжилзүйн олон улсын байгууллага анхаарч ажилладаг бол тухайн хэмжих хэрэгслүүд нь хуулийн болоод төрийн хяналтад байдаг юм байна.